За бид бол өнгөрсөн хугацаанд парламентын хяналт тэнцлийн тухай маш их ярьж байгаа. Тэгээ парламентын хяналтын чиглэлийг энэ парламент сайжруулах ёстой гэдэг агуулгыг ч бас маш их ярьж байгаа. Тэгэхээр энэ улсын хурлын хяналт шалгалтын тухай хуульд бол парламентын хяналт тавих механизмуудыг бол тодорхойлсон байгаа. Тэгээд энэ хүрээнд энэ орж ирж байгаа өөрчлөлт бол энэ парламентын хяналт шалгалтын механизмыг бас илүү боловсронгуй болгоход чиглэсэн гэж харж байгаа. Гэхдээ бас сая гишүүдийн дурдаад байгаа. Тухайлх юм бол төр хороо байгуулах асуудлаар гарын үсэг зурсан гишүүд дотроосоо төр хороо даргалагчийг сонгох гэх зэргээр уян хатан зохицуулт хийхийг бол бас дэмжиж байна. Яг одоо байгаа хуулийн хүрээнд болохоор зөвхөн одоо олонхын бүлгээс л даргалагч томилогдоод байгаа. Тэгэхээр нөгөө зөвхөн олонхын бүлгээс даргалагч томилогдохлоор одоо энэ улсын хурал дээрх бас хяналтын үндсэн механизм чи олон цөөнхийн бүлэг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр одоо олон цөөнхийн хяналт бас алагдаад байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр гишүүдийн хэлж байгаачлан төр хороог санаачилж байгаа гишүүдийн санаачлагаар тэр дундаас даргалагчийг олон цөөнхийн бүлгийг харгалзалгүйгээр сонгох тэр боломжийг нээж өгнө гэдэг дээр бол одоо бас байж болох асуудлаа гэж үзэж байгаа. Тэгэхээр хилцэх хэсгэх асуудал дээр энэ асуудлыг одоо босгоод өгвөл дараачийн хилцүүлэхдээ бас зарчмын зөрүүтэй саналаар саяны саналыг оруулад тэгээд энэ улсын хурлын хяналт шалгалтын механизмуудаа илүү боловсронгуй болгох цаашдаа энэ ялангуяа энэ хяналт шалгалтын төр хороодын үйл ажиллагааг илүү одоо сайжруулах, олон нийтэд илүү нээлттэй болгох, за тэгээд үр дүнгийн илүү тодорхой болгох асуудал дээр ахиц дэвшил гарнаа гэдэгт итгэж байгаа. Баярлалаа. Асуулт байхгүй.